Сайн байцгаана уу? Та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Програмчдын суурь хичээлийн дараачийн өдөр эхэлж байна. За өнөөдөр сүүлийн хэдэн хоног хэдүүсээ дандаа юу хийжсэн бэ гэвэл ихэнхдээ аа одоо бодлогууд бодож ирсэн шүү дээ. Өмнө сурсан хэдүүсээ хувьсаг шийдэг нэг сэдвийг үзсэн. Мөн математик үйлдэлүүд гэдэг сэдвийг үзээд тэрэн дээрээ давтах бодлогыг бодож ирсэн тийм ээ. Тийм учраас өнөөдөр бид нэр хэдүүсээ шинэ хичээл үзэх нь байна. За ерөнхийдөө зөвхөн хоёр зүйлийг мэдснээр бид нар ямар олон асуудлыг шийдэх чадамжтай болж байгаагаа харсан шүү дээ. Тэгвэл өнөөдөр бүр илүү чадамжаа нэмэхийн тулд хамгийн чухал хичээлүүдийн нэг нөхцөл шалгалт гэдэг ийм хичээл үзэх нэ. Нөхцөл шалгах нь өөрөө ямар хэрэгтэй юм бэ? За бид нар тоглоомын дэлгүүрт орлоо гэж бодъё. За тэгээд тоглоомын дэлгүүрт орсон чинь манай дүү одоо надаа нэг машин аваад ирээ гэд одоо нэг машин тоглоомын машин аваад ирээ гэдэг даалгавар өгсөн. За тэгсэн чинь би тэгээ тоглоомын дэлгүүрт ороод машиныхын тэр секшн руу н очиод харсан чинь хоёр машин байсан. Нэг нь улаан ийм хэлбэртэй машин, нөгөөх нь цэнхэр ийм хэлбэртэй машин. За хэдүүсээ дүүрүүгээ залгаад асуусаа. Одоо ийм хоёр төрлийн машин байна. Алийг нь авах юм бэ гэд. Тэгсэн чинь манай дүү улаан машиныг аваа гэж хэллээ. Тэгэхээр хэдүүсээ юу вэ гэхээр эндээс хэдүүсээ шийдвэр гаргаж штэ тий. Улаан машиныг авах уу, цэнхэр машиныг авах уу гэдэг шийдвэр гаргаж байна. Тэнгүүт юу дагуу шийдвэр гаргаж байна гэхээр тухайн одоо бодлогын тэгээ тухайн асуудлын нөхцөлд тааруулж бид нар тэр шийдвэрийг гаргаж байна. Жишээ нь манай дүү ийм даалгавар өгсөн тий надад юм улаан машиныг нь аваа гэдэг даалгавар өгсөн. Тийм учраас хэдүүлээ энэ хоёр нөхцөл байна шүү дээ тий. Улаан машин авах уу, цэнхэр машин авах уу гэдэг нөхцөл байна. Тэр нөхцөлийн хэдүүлээ шийдвэрийг гаргаад улаан машиныг авахар боллоо. За ерөнхийдөө бол компьютер дээр нөхцөл шалгалт ч гэсэн ерөнхийдөө иймэрхүү процесс явна. Хэдүүлэнд нь ямар нэгэн асуудал байна. Тэр асуудлыг аль нь одоо шийдвэрлэх боломжтой юм бэ гэдэг нөхцөл рүү хэдүүлээ очих нь байна. Одоо жишээ нь ийм жишээ байж болно л доо. Нэг хувьсагч дээр 10 гэдэг юу байлаа. Нөгөө хувьсагч дээр 11 гэдэг тоо байлаа, тийм ээ. Тэнгүүд энэ хоёр хувьсагчийн аль их тоотойг нь хивлээ гэдэг хэдүүлэн даалгавар байлаа гэж бодъё. Тэнгүүд хэдүүлээ яадаг вэ гэвэл if гэдэг statement-ийг бичнэ. За тэр if гэдэг энэ үг нь юуг илэрхийлж байгаа юм бэ? Нөхцөл шалгана. Хэрвээ гэдэг нөхцөл. Хэрвээ b нь a-гасаа их бол яана. Энэ бол ийм дугуй юу шүү. Зааж байгаа. За ийм бол хэдүүлээ b-гээ хивсэн те. За print b те. За өөр нөхцөлд нь гэдгийг хэдүүлээ яаж бичдэг вэ гэхээр s гэж бичдэг байна. Хэрвээ энэ нөхцөл биехгүй бол бусад нөхцөлд нь яах юм бэ гэвэл зүгээр a-ийг хивлээ гэж хэдүүлэнд нөгдөг байна. За ерөнхийдөө нөхцөл шалгалт гэдэг нь бол нэг иймэрхүү зүйл байгаа. Одоо жишээ нь хэдүүлээ энэ if s-ийг саяны нөгөө тоглоомын машин дээр хаавч үзээ та тий. Хэрвээ машин улаан өнгөтэй бол тий улаан өнгөтэй бол за тэнцүү гэж хоёр тэнцүүг нь тавьж өгөх ёстой. Тэгжиж хэдүүлээ нөхцөл шалгаж байгаа. За тэгвэл хэрвээ улаан өнгөтэй бол энийг аав гэж шүү дээ. За өөрөөр s if гэдэг нөхцөлийг бичиж болдог. За s if нь юугаараа ялгаатай юм бэ гэвэл энэ дээдлийн if гэдэг нөхцөл биехгүй бол дараачийн s if дээр байгаа нөхцөлийг нь шалгадаг байна. За бүр босхгүй бол одоо тэр red machine буюу улаан машин байхгүй гэж бодоход хэдүүлээ цэнхэр машин авъя л да тий. За энийг авнаа. За бүр байхгүй л яах юм. Тэ бүр байхгүй нөхцөл. Энэ хоёр нөхцөл нь айлс нь биехгүй бол хэдүүлээ яах. Тэгвэл аваад хэрэггүй те. За ерөнхийдөө нөхцөл шалгалт гэдэг нь бол нэг иймэрхүү төрлийн зүйл байгаа. За ерөнхийдөө бол энийг юу гэж ойлгож болох вэ гэвэл би улаан машиныг л авахыг хүсэж байна.
гэдэг хамгийн номер 1 хүслээ F-дээр бичих хэрэгтэй байна. Хамгийн номер 1 нөхцлөө F-дээр бичих хэрэгтэй. За дараа нь за цэнхэр машин ч байсан болно дөө, улаан машин байхгүй цэнхрийг авсан ч болно дөө гэдгийг хэдүүзээ ESF гэдэг нөхцөл дээр бичихнэ. Тэгэхээр арай их хүсэж байгаа нөхцөл нь бол мэдээж улаан машиныг арай хүсэж штэ. Тийм учраас F гэдэг нөхцөл дээр бичээд хэрвээ F гэдэг нөхцөл нь бийжүүл улаан машиныг авчвал доотлын энэ ESF бөгөөд ES нь бол хэрэггүй болчих штэ тий хэдүүсэнд нь. Тийм учраас энэ нь бол уншигддаггүй байх нь компьютерээр. За тэгэнгүүт за if гэдэг нөхцөл нь биелэхгүй байна. За тэгсэн чинь за дараа нь арай нэг багахан хүсэж байгаа тэр цэнхэр машин авахаар бодлоо. Цэнхэр машин энэ ESF гэдэг нөхцөл нь биелээд авсан юм чинь ES дээр байгаа энэ нөхцөл нь бол юу яахгүй байх нь уншихгүй байх нь хүчингүй болчихно. За тэгээд энэ хоёр нөхцөл нь биелэхгүй бүр ES гэдэг нөхцөл рүү орчвол өөр ямар ч машиныг аваад хэрэггүй гэдэг тийм утгатай өгүүлбэр болох нэ. За ерөнхийдөө бол бидний өнөөдөр үзэх нөхцөл шалгалт гэдэг зүйлс бол ийм зүйл байлаа. Тэг компьютерийн шинжилгээ ухаанд бол мэдээж энэ нөхцөл шалгалтаа компьютер ч хэрэгтгүй бид нар өдөр тутмынхаа амьдралтай ямарваа нэгэн нөхцөлтэй ямарваа нэгэн шийдвэрийг гаргах хэрэгтэй болдог тий. Тэр нь ч гэсэн бид нарт бол энэ F гэдэг нөхцөл хэрэгтэй байх нь байна. За тэгэхээр өнөөдрийн хичээл ийм байлаа. Анх одоо ямарваа нэгэн кодчилгүйгээр зүгээр ингээд сонсоход бол эвгүй байгаах. Тийм учраас дараа хичээлүүд дээр кодчилсан дасгалжуудыг хийгээд явбал илүү ойлгомжтой болно гэж найдаж байна. За тэгээд өнөөдөр хамт байсан та бүгдтэй баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарж манай чаналыг дэмжээрэй.